За. За өдрийн мэндийг хүргэж сонсогчдоо Улаанбаатар хотод маань 15 цаг 30 минут. За 7 хоног болгоны пүрэв гарагт энэ цагт сонсогч та бүхэндээ бас бэлтгэн хүргэдэг бидэнд тохиолдсон аимшигт явдлууд нэвтрүүлэг маань бол эхлэхэд бэлэн болсон байна. За студид хөтлөгч ерөнхий редактор Шилтэй Багийн буюу Бат Баяр, найруулагчаар Ууган Баяр, за сэтгүүлч хөтлөгч Хөөрхөн Намуунаа нар ажиллаж байна. Өдрийн мэнд хаа. Өдрийн мэнд хүргье. За. За өнөөдөр 25 оны 3 дахь дугаар лөө 4 дахь нь лөө 2 дахь дугаар нэг баха. Таны миг за одоо Харин тийм нэг л хөндөй дугаараад байсан тий. За энэ 2 дахь дугаар нэг бах. Төрүүчийн 4 дахь өдрийг нэг явуулсан. За тэрний өмнөх өдөр 3 дахь юм шиг. 3 дахь юм шиг байна. Уучлаарай. 3 дахь дугаар нь. Бас жоохон өдөр хоног андарсан байна. Энэ төрсэн байна. Онсор андуураагүй дугаарыг нь л андуурсан байна. Уучлаарай. За шууд түүх рүүгээ яваад орчих гоо тий. За энэ дэр ингэж байна. За өдрийн мэнд манайхаа за бараг л орой орох баха гэдэг ингэж байгаа байхгүй юу. За энэ өөрийн энэ түүхээ бичих гэж залхуурч олон жил явлаа. Тэгээд энэ явдал баг байхад минь болсон явдал. За манайх бол 2004 онд гэр хороололд нүүж очсон. Тэгээд нэг гэрт маш олуулан амьдардаг байсан. Ингийн нэгэн жаргалтай айл байгаагүй хідэн ах эгч нар маань өвөө эмээгийн одоо нөө бидэнд үлдээсэн 3 өрөө 2 өрөө байр зэргийг бүгдийг нь ууж идээд өрн таран хийгээд ёстой нэг нөгөө тартагтаа тулна гэж ярьдаг штэ тий. За тартагтаа тулаад нэг гэр хорооллын хашаанд одоо байшин худалдаж аваад амьдарч хэлсэн үе байсан юм аа. За би ч тэр үед дөнгөж их сургуульд ороод дөнгөж сургуульд орж исэн үе тэгээ жаахан хүүхэд байсан учраас зарим зүйлсийг нь бол ер нь бол бүдэг бадаг сандгаа. Манай хашаа их том бараг л 2-3 байшин барьж болох үйц. Гэхдээ тэр одоо нөгөө газар нүүж очсноос хойш гэр дүрдэг байсан манайх гэдэг аль бараг жил бүр одоо ажил явдал хийх болсон. Хөл хөдөлгөөн ихтэй айл байсан чинь ер нь жил бүр ингэж нэг ажил явдал хийдэг болсон байна. Тэгээд том ах маань 2 давхар байшингийн дээвэр дээр ажиллаж байгаад унаад өөд болсон. Тэгээд удаах ах манаас хажуу талын айлын одоо тий хайлын хүнд маш хүндээр зодуулаад бас өөд болсон. Тэгээд удалгүй ээж болон ах минь яг нэг жилийн зайтай хүнд өвчнөр араас нь явсан. За тэгээд нэг мэтгэд л эмээ нагац эгч хамгийн баг үеэл ах бид дөрвөл үлдсэн байсан. Хэдэн жил хүн амтны гарцгүй явсан үеэл ах манай байшингийн хажууд тустай гарах нэрийдлэр 2 давхар дүнзэн хавс байрсан юм аа. Амьдрал аваа дээшилж байсан үе ах чихнэр хүүхэдтэй боллоо, бүр 2 хүүхэдтэй болсон. Харамсалтай нь тэр барьж исэн байшингаа дуусгаж чадаагүй хатгаа аваад тэр чихтэй хүндрээд бас нас орчихсон. Ямар амир юм те. За тэгээд эмээ минь энэ мэдээг сонсоод харвалт өгөөд 1 жилийн дараа бас л араас нь тэнгэрт хальсан. Нөөснөөс хойш хэдэн жилийн дотор гэр дүүрэн хүнтэй байсан газар зөвхөн нагац эгч бит хоёр л үлдсэн байсан. Тэр үедээ хүүхэдч байж тухайн үедээ юу болоод байгааг сайн ойлгохгүй. Нагац эгч ажилдаа өглөө гараад гэртээ нилээн оройтож ирнэ. Тэр өдрүүдэд би гэртээ ганцаархнаа өдрийг өнгөрүүлдэг байлаа. Зурагт үзээд сууж байхад гинэт араас чангаах, нэрээр минь дуудах, шивнэх, гэрийн гаднаас хүн орлох, нүдний болонд юмс харагдах гэх мэт зүйлс надад анзаарагдаж эхэлсэн. За анзаарч эхэлсэн үед би нэг 10-11 настай л байсан бах. Гэхдээ ерөөсөө айхгүй асар зоригтой байсан тэр үед. Хүнд хэлэгч шаардлагагүй хөршүүд бүгд мэддэг. Манайх руу зүглэгчгүй хажуу айлын хүүхдүүдтэй тоглоно гэж санаад ч хэрэггүй бүгд надаас зайгаа барина. Мэдээч аав ээж нь л хэлдэг лсэн бах та. За лам хураг бол юм мэдэхгүй харин хаяа нэг бөө ирэх үед олон янзын юм хэлж айлгана. Би угаасаа шашин тэтгэх дургу нагац эгч тэгсгээд л өнгөрөөнө.
Би ямар ч зүйл буруу өгөхийг хүссэнгөө үнэхээр манайх гэдэг айлын заяа төрөг тийм болж тарвуу эсвэл үнэхээр асуудалтай газар гэж байдгүй гэдэгт одоо ч эргэлздэг. Ямар ч байсан удалгүй тэндээс нөөсөн нагаз өгчтэйгээ одоо хүртэл хамт амьдарч байгаа. Хаяа тэр хашааныхаа өдөр явах тохиолдолд ягаад ч юм би харж чаддаггүй. Зүгээр л хүйт даадаг мэдхгүй ерөөсөө ягаад ч юм тийм мэдрэмж төрөөд байдгийг би ерөөсөө ойлгохгүй. За тийм ерөнхийдөө богино бичгийг маш их хичээлээ. Баярлалаа гэдэг чинь. Аймаар юм аа. Ерөөсөө тэгэл голомтоороос хүрсэн биз дээ найдаа. Хоёр л өрдөж. Миний бодлоор юу яасан баха? Одоо тэр нэг нүүж утсан газар нь жоохон асуудалтай газар байсан байж тэр охиныг жоохон багт ингээ дараас нь татдаг байсан гэж штеп бүр мэдэж дуугардаг нэрээр нь дуудана шивнэн за тэгснэ нэг гадаа бас ингээ хүн ойрлох ч юм уу те нүдний болонд юм харагдаж харагдан гэхээр мэдээж нөө тодорхой хэмжээний юмтай газар тэгээхээ бас нөө газар нь жоохон хатуул газар байж та дуруу газар ч юм уу те байсан юм болов юмтай газар байсан юм болов гэж би бодлоо. Тийм нэг эзэнтэй хашаа гэдэг чинь л болж таарах гэдэг энэ бид нар чинь нөгөө тэгж хэлдэг шүү дээ. Эзэнтэй газар буучжээ танах гэдэг. Тэгээ нөгөө нэг одоо хүнд үзэхээр газар ч юм болохгүй байх гэдэг. Бушуу нүү гэдэг ч юм уу те. Эзэнтэй байна та нар энд эзэн сууж чадахгүй юм байна. Хурдгаж юм л доо. Тэгээ ямар сандаа нөгөө нэг хөл хөдөлгөөн ихтэй байсан чинь одоо ингээд жил дараалаа л хараад асаа. Үгүй эн чинь за том ахын баг ахын ээж нь тэгээд их чинь за тэгээд юу үеэлх нь ингээд лав 5 хүн эмээ ингээд 6 хүн ерөөсөө баг жил дараалал толгой дараалал унтсан ба шүү дээ. Аймаар юм да. За миний дараагийнх нь түүх юм байгаа. За бид хоёр ер нь бидэнд тохиолдсон аимшигт явдлууд гэдэг нэвтрүүлгийг хийснээс хойш 32 дахь түүх нь. Сая чинийх бол 31 дахь түүх нь байсан. За минийх бол одоо 32 дахь түүх нь. Гэхдээ бид хоёр бол ер нь дандаа бодит болсон явдлуудыг сонсогчдоос ирүүлсэн одоо энэ бодит болсон явдлуудыг та бүдэд хүргэж байгаа юм шүү гэдгийг бол бас онцолж хэлмээр байгаамаа. Сайн байна уу? Би 5 настай байхдаа хөдөө орой үхэртэй явж байгаад баг байхын модны бохинд дуртай байсан болохоор нэг том модны ороо дээр ихээ том улбар шарангийн бох харагдлаа. За тэгээд л урт гişүүгээр хатгаж авах гээл орой болж нар жаргаад хүүт орох үеэр салхи сэвэлзээд ирлээ. За би ч нэг юм бодсонгүй. Тэр бохийг л авчвал ерөөсөө л тэгэл ганц хүсчээсэн зүйл нь тэр байсан. Өөр зүйл хэрэггүй байсан. Гэтэл хаа нэг тэгээс хин нэгэн бааги гээл аяархан дуугараал хэлэх шиг болж. Тэгэл ээж дуудаад байгаа юм байх таа гэж бодлоо. Тоосонгүй. За арай гэж бохио гişүүгээр хатган доош нь унгаагаад олж аваад зогсож байсан юм аа. Тэгтэл бас л бүр чангаар бааги гээл дуудлаа. Би ч тэгэл за анч бас л ээж дуудаад байна да. Гэрээсээ нэг хол яваагүй юм да. Ээж одоо очлоо гэж хашгираал бохиож ажиллаа зогсож байтал бүр жихэн дээр ирээл бааги гээл ойрлох шиг. За энэ үед бол харин миний бие хүүт оргиол нэг тийм эвгүй мэдрэмж төрөөл айгаал гэрлүүгээ гүйж байгаа л эргэж харсан гэж байгаа байхгүй. Эргэж хараад бурхан минь чи асуулаан нүдтэй цэв хүйтэн хөв хөх царайтай эмээ зогсож байлаа. Би ч уйлал замдаа өмдөндөө шээгээл нөгөө эмээ чинь нараас бааги гээл муухай айд сүрм дуугаар хашгираал хөөгөөл байсан. За шургаж унаал арай гэж гэртээ ороод ухаан алдаж унсан даа гэж. Яа. Амир уу. За тэгэл нэг сэрсэн тэр эмгэн хоолой боогоол хүүхдийг минь өг гээл муухай орлол сууж байсан. Би ч дахиад ухаан алдаал. Тэгэл бүтэн сар ухаангүй хэвтэж байсан юм билээ. Муу ээж минь тэр үед миний хажууд бүтэн сар нойр хоолгүй сагсан байсан да. Би чинь сар ухаангүй байхдаа миний нүднээс, хамарнаас, амнаас, чихнээс гар хөлийн хумсны завсраас цус гоожоол тэр болгонд нь том цагаан чон гадаа ирж улаал байгааг улж байгаал явдаг байсан гэж ээж аав нь дараа нь надад хэлсэн. Тэгэл намайг сэрэхийн тулд ээж аав хоёр минь тэр хувийн хамаг сайн гэсэн лам бөөгөөр яваад
яагаад ч сэрэж чадаагүй гэсэн гэдэг юм. За жөтгөр хорлсон байна гээл оошоож нэх өгөөгүй. Харин нэг ороо манай урдаас таяг тулсан таяг тулж морио хөтөлсөн өвгөн ирээд тэр хүн өөрийг за би зайран хүн байна гэж хэлээд намайг хараад за наад хүүд чинь үдэж өгч болох уу гэд ааваас асуусан байгаа юм. За аргаа барсан аав ээж хоёр минь яах чаргагүй зөвшөөрөв. Тэр хүн хуураа татаал сууж байгаа танай тэнд Дэмэд гэдэг хөгшин цэрэгт явсан хүүгээ хүлээж байгаа 0 дотроо цус харваж унсан юм байна да. Тэгээд тэр эмгэн хүүдээ хорогдсон байна. Танай хүү их адилхан харагдсан юм байна гэжээ. За үнэхээр л манай баруун талд Дэмэд гэдэг эмгэн байсан ба хүүн цэрэгт яваад эргэж ирээгүй юм байлээ. Тэгээд хүүдээ хорогдсон байна гэж нилээд олон хүн насварсан хойно хэлээд тэгээд насварсан хойно нь бол Дэмэд эмгэн 0 дотроо сууж байхыг харсан гэж адуу малж явж байсан нилээд олон хүн ярьдгийм байна лээ. Тэгээд нөгөө зайран намайг чинь их мундаг үзмэрч хүн болох юм байна да гэд хуураа татаж байхад нь за танай баруун талын орон дээр нэг юм тас гэд унаад ирэндэ гэд хэлсэн. Тэгээ үнэхээр ч тэгээд юм тас гэд унаад ирсэн. Харин тэр том чон миний сүнс байсан гэж хэлсэн гэж байгаа юм. Тэр орон дээр нь тас гэд унаад ирсэн юм нь бол чон байсан. Тий. За эргэж ирэх үгүйгээ шийдэж чадахгүй байсныг нь аргалж өглөө. За маргааш гэсэн нэ. Тэгээ маргааш өглөө эрт тэр хүн явах гэж байтал нь харин би сэрсэн юм байна лээ. Над руу их л чухал харцаар хараад за хоёулаа дахиж уулзах болно гэж хэлсэн. Тэгээд нэх гоё инээг яваад өгсөн юм да. Үнэн дээр тэр хүн оргож явсан шоронгийн хоригдл хүн байсан юм байна лээ. Гэхдээ их буянтай. Би тэр хүнийг одоо хүртэл сандагдаа. Тэр явдлаас хойш миний нүдэнд сүнс чөтгөр хүн бусын зүйлс харагддаг болж 18 жилийн дараа би онгоц сөхөстэй болох гэж байна. Харин нэг сонин юм гэвэл тэр хүн миний онгоц сөхөс болж ирсэн. Дахиад уулзах болно гэсэн үгийг одоо л ойлгож байна. Онгод нь байж тээ. Тийм байна. Бас тэр хүн Дэмэд гэдэг эмгэний цэрэгт яваад ирээгүй хүүн байсан юм байна лээ. Цэрэгт байхдаа цэргүүдийн буудлагын үеэр сум алдаж салаандаргаа нам буудаад хөөхий шоронд ороод ээжигээ санаад зовоод ээжигээ амьд дүрийг холоос харгасан гэж бодсондоо шоронгоос оргосон юм байлээ. Ингээд нутагтаа ирэхэд нь ээж нь аль хэдийн нас бараад 5 жил болсон юм байсан юм байлээ. Тэр хүн хэрхэн яаж онгоц сөхөөстэй болсныг хинч мэдэхгүй юм. Хүний амьдрал гэж таашгүй юм да. Энэ явдал Хөвсгөл аймагт болсон гэсэн байна да. Ялцчгүй тэгэл юм гэдэг учиртай гэдэг шиг тий. Амар юм тэгээд. Одоо ингээл бодолтой тий нэг хүнд ингээл ээж нь харагдаад хөгшин эмгний сүнс харагдаад явжсэн чинь нэг зайраа ирснэ би ингээд ийм зайр үзэж харж өгье гэж хоёлаа дараа нь олж игээл онгот нь олж ирээд тэгсэн чинь нөгөө эмээгийнх нь хүүн олж таараал. Яалтчгүй нөгөө юм гэдэг бас учиртай. Тийм л байж тээ. Тэр хүүн ер нь тэр саяны энэ тэр дайлга дариулдаг хүү бол тэр эмгний хүүтэй их л адилхан л харагддаг л хүүхэд байж тээ. Ерөнхийдөө төсөөрөө тээ. Нөгөө нэг нэрээр нь дуудаал миний хүүг гээл ингээл. Тийм л байж. Тэгэл өстой юм сони юм та. Харин тий. За чиний түүх. За дараагийн түүх маань болохоор ингэж байна. За шударгаар хэлье. 10 дугаар хурлын нэгэн буудлын за 302 тоот өрөөнд яасан ч битгий ороорой. За хосуудл болсон хойно хид орсон ч 302 буюу одоо нөө буланцсан шатны дэрэгдэх өрөөнд л ордог байсан. 308 гэдэг. Их дажгүй өрөө анх орж байсан болохоор таалагдсан. За тэнийг өдөр айгүй романтик Валентин даад орой орсон биш ресепшн нь өөр хүн болчихсон байж таарад 302 тот руу орох болсон юм. Нөгөө өрөөнөөс өөр өрөөнд орж байгаа хүмүүс чинь их сонин өрөөвэ энэ төр гэл хоорондоо жоохон жиг хийгээд яриад л өнгөрсөн.
За шөнө манай хүн бид хоёулаа ээлж дарааллаад хар дараад сэрэхтэй хин хинэн хөшөөний цаана юм байна гэж зүүдэл цэрээд тэг ингээд үнэхээр ч хөшөөний цаана замын гэрний тусгалд хүний дүрс харагдсан. Амар юм да. Уг нь бол тэнцээ ингэж хүн байх үндэслэлгүй 3 давхартал юм л да уг нь. Тэгээд за боли ер нь хоёлаа гарыг гээд хумгүй гарсан. Гараад нэг жижиг бодолд хоноод арай гэж санаа амарсан. За ёстой хөгийн мэдрэмж байсан. Тэр зүүд бол бүр хог. Санаанаас ерөөсө гардаггүй. Тэр цэр зүүдийг ингээ бичья гэж байна. Цонх руу цаашаа хараад зогсчихсон. Ягаан нэмгэн палачтай хүүхэн зогсож исэн. Амар цурхиртол уйлаад хүлээн дагаж цус урсаад орны даванд битүү цус. Тэгээ бас би бас битүү цус. Амар юм. 0 руу орох гэсэн чинь 0-оос нэх эвгүй царайтай 2 залуу гарч ирснээ. Тэр хүүхэн бит хоёрыг барьж аваад багалзуурдаад яг алж гинаа. Тэгээ сэрэх гээд ерөөсөө сэрч чадахгүй хамаг хоолой амруу цус урсаад амтагдаад байсан. Арай гэж тийчгнэж байгаад сэртэл манай хүн бас хар дараад байгаа хамаг амьсгаан өндөрсчихсэн бас сэрч чадахгүй байгаа харагдаад арай гэж дуудаж цэрэгээд дээрх явдалтай нүүр тулсан. За тэгээд ерөнхийдөө яг тэр бодлын 302 тот руу битгий ороорой. Худ гэж бодож байгаа нь ерөнхийдөө алгасаарэ гэдгсэн байна. Тэгээд олонний газар бол янз янзын энергитэй хүмүүс орж байгаа. Тэгээд юу ч болж мэдэн шүү дээ тийм үстэй. Тэгээ бодол бол тэгэл яас юм шүү. Яг миний бодлоор нөгөө яг энэ тоотод тий одоо ингээд нэг цуснд бодогдсон хүүхэн тий 0-аас 1-2 эвгүй царайтай залуу орж ирсэн гэж яг тэрнээс өмнө ч юм уу яг нэг болж исэн явдал юм болвол алга малгал болсон байж таарах гэдэг байхгүй тий. Хэрэг ч юм уу нэг болж исэн юм болвол гэж яг энийг уншиж байхдаа тэр зүүдийн нэг уншиж байхдаа бол бодлоо. Тэгээ яг нь зүүдэнд ингээд бит хоёрыг барьж аваад багалзуурдаж алж яана гэж зүүдэлж байгаа боловч яг нөгөө нэг одоо юу гэдэг тэр чинь ингээд одоо ерөнхийдөө зүү бусаар ингээд амнасаа алдсан хэрвээ яг тийм тохиолдол байгаа бол яг зүү бусаараа амнасаа алдсан тэгээ нөө сүнс нь хорогдсон гэдэг ч юм уу тий. Тэгээд нүзүүдэнд нь ороод ийм юм болсон шүү гэд ингээд харуулж байгаа юм болоо гэж бас бодлоо. Тийм ээ. Чи өчигдөр ороо нэг гэртээ нэг сүрхий айв гэвдээ. Тэгсэн. Тэр зөвөр юм унсан боо. Сонсъё доо. Унтах гад гэвтчихсэн чи харин нэг шалан дээр нэг пит пад гэд явсан байхгүй юу. Тэгээ юм унсан юм уу эсвэл зүгээр гадаа дуурсан нь. Гэтэ гадаа дуурч байгаа нь яг тийм амар бодит байсан. Яг нөгөө яг чихэн дээр сонсогдчихсэн. Бас жоохон эвгүй юм бэл. Гэтэ нэг юм бодоогүй. Тэгээд буцаад унтаад. Ганцаараа байсан юм чи? Ганцаар. Эвгүй тийм одоо ганцаараа байж нөгөө өрөөнд юм унуул зүгээр би ч гэсэн гачин болол явчихна. Хамаг шар ус босоо зүгээр хамаг нойр морил байхгүй болчих. Тэр чинь тэгээд одоо юу гэдэг нөгөө нэг унах боломжгүй юм унах юм бол тэр чинь эвгүй штэ тий. Яад ч утсан тэгээд ямар ч унах боломжгүй байхад ингээд зүг зүгрэж яад унчвал бас жоохон эвгүй юм болов гэж утсан. Эвгүй. Яа ер нь онцгүй шүү ганцхан цаараа байгаа үед л хамаг дөр нөгөө өстө мэдрэмжүүл дээдэг дээрээ хүрсэн нөгөө ингээд тулгцсан гэдэг шиг нэг байдаг л үе л дээ. Хамаг нөгөө нэг чихээ зүгээр сортос хийгээ тавьчихсан тий. Тийм л байдаг үе л дээ. За ингээд өнөөдрийн манай бидэнд тохиолдсон аимшигт явдлууд цоврал нэвтрүүлгийн 25 оны дугаар номер 3 нь бол та бүгдэд хүрлээ. Бас сонирхолтой сонирн байсан болов уу гэж бодож байна. Хэрвээ та бүгдэд яг энэ шиг өөрчлөн тохиолдож байсан явдлууд байвал манай UBM радио 89.3 гээд одоо пэйж хуудас байж байгаа. Ягаан логотой амтчгүй дээ. Англи үсгээр UBM 89.3 гээд ингээ гараад ирж байгаа. Энэ пэйж хуудас руу надад ийм явдлууд тохиолдсон юм а. Бидэнд тохиолдсон аимшигт явдлууд нэвтрүүлэг чинь одоо хүргэж байна гэд өөр тохиолдсон түүхээ бичээд явуулаарай гэж хүсмээр байна. За ингээд нэвтрүүлгийг хөтлөгч сэтгүүлч Хөрхөн Намнаа мөн хөтлөгч редактор Батбаяр найруулагчаар Ууган Баяр найруулагч ажиллаа. За баярлалаа. За баярлалаа.